Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчд болон тэрний найз нөхдөд нь танд зориулан хүргэж байна. Хоёрдугаар Тимот 1:7 дээр учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг биш, харин хүч, хайр ба бие захирахын сүнсийг өгсөн гэж бичсэн байдаг. Тэгэхээр энийг хүлээж авцгаая. Бурхан бидэнд амар тайвныг өгсөн. Бурханы өгсөн оюун санаа бол амар тайван, маш тэнцвэртэй оюун бодол юм. Махан биеийн оюун санаа бол боснуулагдаж, өөмөлөгддөг ууралт юм. Бас бид бие хянан захирах сүнсийг хүлээн авсан. Тиймээс бүгдээрээ би сахилга баттай, бие хянан захирдаг, надад амар тайван, мэргэн ухаан байна. Надад бас Иесус Христ байна гэж хэлэхгүй юу? Тэгэхээр би танараас асууя, энэ бүхэн байгаа бол таны амьдрал замбраагүй байх боломжтой гэж юу? Тэгэхээр бид Бурханы өгсөн энэ бүх гайхамшигтай зүйлсийг амьдралдаа ашиглах хэрэгтэй. Юу гэхээр итгэл найдвар. Миний хувьд итгэл найдвар бол бидний амьдрал дах оюун санаа, сэтгэл хөдлөлийг тогтворжуулагч юм. Үнэн хэрэгтээ итгэл найдвар бол сүнсний зангуй юм гэж Библи хэлсэн байдаг. Таны сүнс бол оюун санаа, хүсэл тэмүүлэл, таны сэтгэл хөдлөл бүгд л хямралд ордог хэсгүүд юм. Үнэн дээр та сүнсэндээ амар тайван байдаг. Сүнсэндээ мэрэгэн ухаантай байдаг. Бас сүнс дотроо хямардаг. Тиймээс бид юу хийх хэрэгтэй вэ гэхээр уур бухимдал үүсгэгч хүчин зүйлс гаднаас ирэх үед гүнд байгаа зүйлсээ ил гаргах хэрэгтэй. Итгэл найдвар бол бидний сүнсний зангуу бөгөөд итгэл найдвар бол Иесус энэ зүйлд санаа тавих болно, сайн зүйл бий болох болно гэж би итгэж байна. Бурхан хамгийн сайнаар ажиллаж байгаа гэдэгт би итгэж байна гэж хэлэх эерэг хандлага юм. Муу ёрын сүнс биднийг итгэл найдваргүй байхыг хүсдэг бөгөөд итгэл найдваргүй байх гэдэг үгийг Библиэлд цөхрөл гэж тодорхойлсон байдаг. Хэрвээ та цөхрөл гэдэг үгийн тодорхойлтыг харах юм бол бид бүхэнд арга зам байхгүй. Бүрэн утгаараа арга зам байхгүй. Хаягдаж гээгдсэн, нөөц бололцоо байхгүй, ямар ч итгэл найдвар байхгүй, бууж өгсөн. Харин хэрвээ та хүсэх юм бол зоригтойгоор итгэл найдвартай байж болно. Итгэл найдвар байна гэсэн мэдрэмжийг хүлээн авах хэрэггүй. Ари ядсан зүйлсийг өөртөө хэлэх хэрэггүй. Харин Христийн дотор юу байгаагаа өөртөө хэл. Бурхан бол миний талд байна. Тэр энэ нөхцөл байдалд ажиллаж байна. Надад итгэл найдвар байна. Та итгэл найдвартай байхад муу ёрын сүнс үнэхээр ууртай болдог. Үнэн дээр бол Бурханы үг бидэнд та нар бол найдварын хоригдол бөгөөд таны алдсан зүйлсээс 2 дахин илүү тэр танд өгөх болно гэж хэлсэн байдаг. Тэр таны хөгжил цэцгэлтийг 2 дахин илүүгээр сэргээх болно. Хэрвээ та найдварын хоригдол байх юм бол таны алдсан ямар ч зүйл байлаа гэсэн тэр 2 дахин сэргээж өгөх болно. Тийм ээ. Хоригдол бол ямар нэгэн зүйл дотор орж цоочлогдоод гарч чаддаггүйтэй адилхан таач бас найдвар дотор цоочлогдох ёстой. Ямар ч муу зүйл болсон бай та надад сайн зүйл тохиолдол болно гэж хэлсээр байгаарай. Хэрвээ та ийм байх юм бол энэ нь маш том стресс тайлагч байх болно шүү. Бурхан ажиллах болно. Бид ярьж байгаа зүйл дээр анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Энэ бол миний заах зүйл биш ч гэсэн би та нартын талаар ярихыг хүсэж байна. Учир нь та өөртөөгөө жинхэнэ насанд хүрсэн хүн шиг ярьж байгаарай. Өмнө нь би Иесус загалмай дээр тэр 1 минутын турш яриад 5 цаг 58 минут дуугүй байсан тухай та нартай хуваалцаж байсан. Тэгэхээр миний ярьсан зүйлийг та төсөөлж байна уу? Хэрвээ та загалмай дээр байсан бол ямар авах байсан бэ? Алло. Бидний их нэгнийг биш харин Иесус Христийг илгээсэнд бид үнэхээр баяртай байна. Би буруу яриаг үсттэй. Их ярих тусмаа та өөрийнхөө дургуг их хүргэх болно. Та нар бүгдээрээ тэгдгүүл байх л да. Энэ зүйлд та нар хэр их итгэх вэ? Та их ярих тусмаа өөрийнхөө дургуг их хүргэдэг.
Тэгэхээр итгэл найдвартай зүйлсийг л ярих хэрэгтэй. Бурхан ажиллаа хийж байна. Итгэл найдвар руу алдахаас би татгалзаж байна. 2 дугаар Коринт 4:8. Бид бүх талаараа зовдөг боловч няцардаггүй. Сандардаг боловч цөхөрдөггүй. Хавчигддаг боловч хаягддаггүй. Цохигддаг боловч мөхдөггүй. Тэгэхээр Паулийн амьдралд онцгой стрессийн хүчин зүйл байсан боловч тэр итгэл найдвараа тээсээр байгаа талаар хэлжээ. Тэд шоронд хоригдож байсан ч шүн дөлөөр магтан дуулж байсан. Энэ нь шоронгийн даамалд гэрчлэл болсон бөгөөд эцэст нь тэрээр аврагдсан билээ. Та нэг зүйлийг мэдхүү. Амьдралд үнэхэрийн хүнд нөхцөл байдалд та амар тайван баяр хөөртэй байх нь бусад хүмүүст гэрчлэл болно гэдгийг та мэдхүү. Бид хүнд нөхцөл байдалд байсан ч тогтвортой байх нь бусад хүмүүст агуу том гэрчлэл болдоо гэж би боддог. Тэгэхээр Библийн 1-р Коринт 10:13 дээр та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог зүйл юм. Тэгэхээр Бурхан итгэмжт ирлээ. Тэр та нарыг хэрэгс чинь хитэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй. Харин сорилтыг төсвөрлөж чадахын тулд сорилттой хамт гарах замыг чинь өгдөг юм. Тэгэхээр одоо бүгдээрээ ямар нэгэн сайн зүйл тохиолдох болно гэж хэлээрэй. Одоо би та нартай амьдралыг энгийн болгох талаар ярилцахыг хүсэж байна. Энэ нь маш их стресс буюу уур бухимдлыг тайлбардаг юм. Энэ дэлхий дээр ярвигтай их зүйл байгаа тийм биз дээ. Амьдрал ч бас эдрээтэй болчихсон. Харин бид амьдрах арга замаа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр таны амьдралыг энгийн болгох 10 зүйлийг хэлж өгье. Нэгдүгээрт замбраагүй зүйлээс хол бай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хил хязгаарыг тогтоо гэсэн үг юм. Гэр дотроо хэр их новштой байх талаар хил хязгаар тогтоо. Хэрвээ та ашигладаггүй бол хай. Амен. Нэгэн хүн надад бүх хувцас үлгүүртэй нь хувцсны шүгэнээсээ гаргаад тавьчих. Хэрвээ өмсдөг хувцас бол буцаагаад хий. Тэгээ жилийн дараа гэхэд нэг ч гар хүрээгүй үлгүүрт байгаа хувцас байвал хин нэгэнд өгөлдөө гэж зөвлөсөн юм. Та тэгэхээр эдгээр зүйлс энэ хувцснууд танд яаж уур бухимдлыг авчирдаг юм болоо гэж хэлэх байх л да. Гэхдээ эдгээр зүйлс нь маш их уур бухимдал бий болгодог. Учир нь миний эргэн тойронд бухимдлаар эргэлзмээр зүйлс харагдмаа. Тийм бол намайг бухимдуулдаг л да. Бурхан бол эргэлзээний эзэн биш ээ. Өмнө нь би та нартай энд ирээд байрлаж байгаа нэг жижигхэн газрыг харсан гэж ярьсан та. Энэ бол үнэхээр гайхалтай. Таны гэрч ч гэсэн тийм хил хязгаарууд ихээр байгаа шүү дээ. Зургийн жаазнууд хүрээтэй, номнууд ч бас хүрээтэй, тавилга бүр хязгаар хүрээтэй. Хашаа бол хил хязгаар. Тэгэхээр эндрийн хэсгийн шал хүртэл хүрээ хил хязгаартай. Бүх зүйлд хил хязгаар байгаа. Хэдийгээр энэ нийгмийн хүмүүс юу хийгээд байгааг мэдэхгүй байгаа ч гэсэн тэд бүх зүйлийг цэвэр цэмцгэр болгож бүх зүйлс хоорондоо холилдож нийлэн бодлонтой байхаас хамгаалж байна. Гэхдээ маш их зүйлийг цуглуулснаас болоод хүссэн зүйлээ олохоо болдог учраас их зүйл битгий цуглуул. Тэгэхээр дэмий зүйлийг цуглуулах хэрэггүй. За илүү. Та нарын зарим нь одоо ч гэсэн зарим нэг зүйлсд мөнгөө зарцуулсаар байгаа. Тэгэхээр тэр зүйл хаанч байгааг мэдэхгүй болсон атлаа тэдгээрт мөнгөө төлсөөр л байгаа. Амен. Тэр зүйлээр юу хийсэж та мэдэхгүй байж магадгүй юм. Хямдарсан байсан учраас л та авсан байх. Сайн хямдрал энэ бол сайн зүйл. Тийм ээ би төлбөрийн карт руугаа хийдэг сайн зүйл. Энэ зүйлийг өнгөрөх хэцүү. Та ашиглаж байсан зүйлийнхээ хэрэгцээг 2 жил болоход л мартаж орхино. Тэгээд л гадагшаа гараад өөр нэгийг худалдаж авдаг. Нэгдүгээр Коринт 14:33 Учир нь бурхан бол самуурлын бурхан бус харин амар амгалангийн бурхан мөн. Хэрвээ та өөрийнхөө зарим нэгэн зүйлийг зохицуулж чадахгүй байвал хэн нэгний хөлсөлж энэ тал дээр ажиллуулад хэрэггүй зүйлсээсээ салаарай. Хоёрдугаарт танд ямар нэгэн зүйл хэрэгтэй эсвэл та хүсэж байгаа бол Бурханаас хангалтын төлөө залбираад
Энэ нь хэрэв танд үнэхээр сайн л зүйл бол тэр зөв цагтаа зөв арга замаар танд өгөх болно гэдэгт итгээрэй. Зөвхөн Бурхан л хийж чадах зүйлсийг амьдралдаа бий болгох гэж хичээснээр уур бухимдлыг битгий бий болгоорой. Та чуулганыхаа магтаалын ахлагч болохыг үнэхээр хүсэж байгаа л гэж бодъё л доо. Тэгвэл та залбир. Бурхан минь, хэрвээ энэ надад тохирсон байр суурь мөн бол тэнд хүрэхэд минь та туслаарай. Хэрвээ та өргөдөл гаргах хэрэгтэй бол өргөдөл гаргах, харин хэн нэгэн таны оронд байр суурь тэр байр суурин дээр очих юм бол битгий уурал. Эсвэл хэн тэр байр суурьнд очих талаар санаа битгий зов. Бурханд итгэв. Бид Бурханд хэдий итгэн тэр хэрээр бидэнд амар тайван байна. Үнэхээр гайхалтай шүү. Надад энэ талаарх бүх ишлүүдийг унших цаг байхгүй. Яагад гэвэл энэ номлуудыг дуусгахаас өмнө би хэд хэдэн зүйлсийн талаар ярьсан байх ёстой. Тэгэхээр Яков 4-ийн 1-2 бол миний амьдралыг өөрчилсөн ишлэл юм. Яков номын 4-р бүлэг 1-ээс эхлээд уншъя. Та нарын дундах хэрүүл болон зөрчлийн үндэс юу вэ? Тэр нь эргэтнүүдэд чинь дайтаж байгаа та нарын хүслүүд биш үү? 2-р ишлэл. Та нар шунан хүсдэг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Таны хүсэж байгаа зүйлийг хэнийг авсан байх юм бол та тэднийг үзий ядаж эхэлдэг. Тиймээс та нар тэмцэлдэж хэрэлддэг. Та хүсэж байгаа зүйлээ авах боломжгүй. Энд нэг том хариулт байна. Та нараа гуйдгүй учраас та нарт байдаггүй. Би энэ ишлэлд маш дуртай. Та амьдралдаа зарим зүйлийг бий болгох гэж хичээх хэрэггүй. Та Бурханаас гуйд залбир энэ зүйл чинь танд зөв хэрэгтэй зүйл мөн бол цаг үргэлж зөв үе таалгуудыг Бурхан танд нээх болно. Хэрвээ Бурхан бидний хүсэж байгаа зүйлийг өгөхгүй бол бид Бурханд талархаж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр бид өөртөө юу сайн бэ гэдгийг мэдхээс илүүгээр бидэнд сайныг Бурхан илүү мэдэж байгаа гэдэгт итгээрэй. Өнөөдөр ямар нэгэн зүйлсийг хүсэн тэмүүлж байгаа тэрнийг бий болгох гэж хичээснээсээ болж хүмүүс их ууртай, бухимдалтай болдог гэдэгт би итгэдэг. Энэ бүтэхгүй харин Бурханаас асуу. Энэ зөв зүйл бол тэр танд өгнө гэдэгт итэг. Нэг зүйлд итгэлтэй байгаарай. Хэрвээ Бурхан хийхгүй бол та хизээч хийж чадахгүй шүү дээ. Амен. Та заримдаа Бурханд ингэж хэлдэг. Бурхан минь, та энийг хийхгүй бол би хизээч хийж чадахгүй. Тиймээс би энэ зүйлдээ хутгалтмааргүй байна шүү гэж хэлдэг. Тэгээд би амар тайван дотор байж Бурхан хэдийгээр хэрхэн яаж ажиллаа хийхийг хардаг. 3 дугаарт өөрийнхөө бай, бусдын сэтгэлийг хөдлөх гэж хичээхэ байл. За энэ бол үнэхээр стрессийг намдагч шүү. Тэнгэр минь, би энд хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөх ёстой гэж бодох юм бол тэр стрессээс болоод би баг үхэх байсан биз. Та нар юу ойлгож, юуг харж байгаагаа надад хангалтайгаар хэлж чадна шүү дээ. Юу хэлэх гээд байна вэ гэхээр энэ бол би шүү дээ. Би хаанч байсан олон нийтийн өмнө гарахаараа арай чанга ярихыг тооцвол би өөрийнхөө л байдаг. Харин Joyce бол Joyce шүү дээ гэж намайг хувьчлан сайн мэддэг хүмүүс маань хэлдэг нь миний хувьд сайхан санагддаг. Бид бибинийхээ сэтгэлийг хөдөх гэж хичээх бусад хүмүүсийн өмнө ямар нэгэн дүр үзүүлэх хэрэггүй. Бид өөрсдийгөө бусадтай харьцуулах ч хэрэггүй. Зүгээр л өөрөөрөө бай. Өөрөөрөө л байх. Дөрөвдүгээрт хэтэрхий хурдан битгий уурал. Бас уучлахтай хурдан бай. Уур бухимдал, хорсол, үл уучлал зэрэг нь таны зүрхэнд стресс үүсгдэг гол хүчин зүйл юм. 5 дугаарт та гим хийсэн бол тэрнийг хүлээн зөвшөөр. Уучлалыг хүлээн ав. Буруутгах шүүлт байхгүй гэдгийг сана. Амьдралдаа энийг сайн ойлго. Өчигдрийн алдаа чинь таны өнөөдрийг өсөөлөхийг битгий зөвшөөр. 6 дугаарт хүмүүсээс өшөө авахын оронд тэдэнд өршөөлөг үзүүл. Энэ нэг иймэрхүү зүйл юм. Тэгэхээр та энийг авах ёсгүй, харин би энийг танд зөвшөөрөх болно. Энэ бол таны оюун бодолдох үйл явц. Таныг үйлдэсний дараагаар би энэ бүх зүйлийг ярих ёсгүй л дээ. Гэхдээ та нэг зүйлийг мэдэх үү? Би танд өршөөл нэгүслийг өгөх болно. Яагаад гэвэл надад ч гэсэн өршөөл нэгүсэл хэрэгтэй болдог юм шиг дээ. 7 дугаарт танд тусламж хэрэгтэй байгаа. Та надад туслаач гэж гуй. 8 дугаарт шийдвэр гаргах. Бүх зүйл дээр шийдвэргүй байхаа боль. Хэрвээ та үнэхээр шийдвэргүй байгаа бол зоогийн газар ороод хоол сонгохдоо хүртэл стресстэх болно шүү дээ. Тийм биз дээ. Нэгдүгээрт хэрээс хэтэрсэн үүрэг амлалт битгий ав. Зориулттай бай. Гэхдээ хэрээс хэтэрсэн биш шүү. Жишээ нь нэг ажил хийх байлаа гэж бодъё. Шийдвэр гаргахаас өмнө танаас ямар нэгэн зүйлс гарах хэрэгтэйг сайн бод. Та нэгэд хэлсэн л хийх л болно. Тиймээс эхлээд бод.
Ярих боломж гарч ирэх бүрт өөр зүйлсийн талаар өөр нөхцөл боломжууд гарч ирэх бүрт би энэ талаараа суралцах хэрэгтэй болдог. Ямар нэгэн зүйлд би тийм ээ гэж хэлнэ. Энэ бол хэрвээ би тухайн зүйлийн талаар нухацтай бодоогүй үедээ маш амархан тийм ээ тийг амийн намайг оруулчихаарай гэж хэлчихдэг. Харин дараа нь миний амьдралч намайг галзууруулж байна да гэсэн байдалтай болчихдөг юм. Юу гэхээр та амьдралынхаа талаар гомдол яриад байгавал та ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй болж байна гэсэн үг юм шүү. Амен. Та ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж би хэллээ. Энэ бол та амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийх хэрэгтэйг харуулж байгаа шинж тэмдэг юм. Энэ шинж тэмдэг бол та өөрчлөлт хийх хэрэгтэйг харуулж байна. Тийм ээ. Би энийг хэд хэдэн удаа хэлэх ёстой. Та өөр хин нэг юм биш та. Та гэдэг нь бид өөрчлөлт хийх ёстой гэсэн үг. Хүн дачаа дарамт үрсэн хүмүүсээ над руу ирэхтэн би танарт амралтыг өгье. Уулгын минь өөр дээрээ үрч надаас суралц. Надаас суралц. Харилцаа холбоогоо энгийн болгох 7 арга зам байна. Нэгдүгээр хүн бүрийг сайн найзаа байлгах гэж битгий хичээ. Тэд хинч байсан гэсэн бүр мэрэгжилтэн байлаач гэсэн зөвхөн нэг л хүн сайн ойр дотны найз байх 3 үүргийг хамгийн сайнаар зохицуулж чадна. Тиймээс та хүн бүрийг сайн найз байлгах гэж хичээж байгаа бол эцэст нь та хэний ч сайн найз нь байж чадахгүй. Тэгэхээр бидэнд маш олон хайртай хүмүүс, баярлаж талархдаг хүмүүс, танилцсан их олон хүмүүс байдаг. Гэхдээ дотн сайн найз байхын харилцаа бол цаг хугацаа болоод хичээл зүтгэл шаарддаг юм. Хоёрдугаар хүмүүс таны урмыг хугалахгүй, таныг гомдоохгүй гэж хизээч битгий бод. Тэд бол хүн шүү дээ. Гуравдугаарт бусад хүмүүсийн ажил хэрэг амьдрал руу хэтэрхий битгий оролцсон. Залуучуудаа та нарын зарим нь яг одоо бусдын асуудлаас болж стресстэж байгаа. Танд өөрийн чинь асуудал хангалттай биш вэ нэ? Би Библиэл дээр гардаг энэ амьдралын асуудалд хутгалцсан гэдэг энэ үгэнд их дуртай л да. Дөрөвдүгээрт хүмүүсийг хүсэг байхад нь битгий зөвлөгөө өг. Тавдугаарт тэднийг шүүмжлэхээс илүү 100 удаа магт. Зургдугаарт намайг уучлаарай гэж хэл. Аль бүгдээрээ хэрэгжүүлцгээе. Тэгэхээр бүгдээрээ нэг нүүрлүүн харж аваад хэлцгээе. Намайг уучлаарай. 7-дугаарт нөхцөл байдал бүртээ хүн бүр хамгийн шилтгэн гэдэгт итгээрэй. Амен. За тэгэхээр цөөн хэдэн зүйл үлдлээ. Дуугүй. Амар тайвны хадгал. Бид энэ талаар ярилцсан шүү дээ. Юу гэхээр амар тайван бол биднийх бөгөөд бид энийг олж авах хэрэгтэй. Бид дуугүй байх хэрэгтэй. Бүгдээрээ хэд хэдэн ишлэг богинохон хугацаанд одоо хараадах юм. Египтээс гарсан 14:14 эзэн та нарын төлөө байлдан та нар чимээгүй бай гэж хэлв. Йов 13:5 Оо та нар бүр мөсөн дуугүй аж тэр нь та нарын нэгэн ухаан болоосай. Исая 26:3 Танд итгэдэг учраас бодол санаагаар бат зогсогч хүнийг та төгс амар тайван дотор хадгална. Санаа зовхон бидний оюун санааг өвмүүлж асуудал үүсгэдэг. Харин таны нөхцөл байдалд бурхан юу хийж чадах вэ гэдэг дээр анхаарлаа тавих юм бол та амар тайван байж чадна. Филиппои 4-р бүлэг 4-7 бол ерөнхийдөө бидэнд амар тайван баяр хөөртэй байх талаар хэлдэг. Эзний дотор үргэлж баярл, би дахин хэлнэ, баярлах тун. Та нарын төвчөр бүх хүмүүст мэдэгддэг. Эзэн дойрхон байна, юунд ч битгий санаа зов, харин альва зүйл залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтэд бурханд мэдвэл бүх оюун ухаанаас дээгүрх бурхны амар тайван нь Иесус Христ дотор та нарын зүрх бодлогт нь хамгаална. Тэгэхээр баяр хөөр сэтгэл хангалуун байдал нь уур бухимдлыг бууруулдаг. Тэгэхээр инээ хэрэгтэй та миний амьдралд инээгээд байх зүйл алгаа гэж хэлэх баг.
Тийм ээ. Тэгэхээр хэрэг та энэ зүйлийг ойлгох юм бол өөртөө үнэхээр хөгжилтэй байж чадна шүү. Иесус яахан 16-гийн 33 дээр миний дотор та нарыг амар амгалан байг гэж би танарт эдгээр зүйлийг хэллээ. ертөнцид та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан гэж айлтлаа. Төсөлж гэнэ үү? Аз жаргал нь уур бухимдлыг үгүй болгодгийг эрдэмтэд нээсэн байна. Аз жаргал уур бухимдлыг үгүй болгодог. Шинжлэх ухааныг нотолсон юм. Тэд энэ зүйлд нэр өгсөн. Шинжлэх ухааны эрдэмтэд энийг эрэг сэтгэлгээ гэж нэрлэсэн байна. Ойлгож байна уу? Эрдэмтэд энийг нээхээс өмнө Бурхан энийг мэдэж байсан шүү дээ. Үннийг хэлэхэд эрдэмтдийн мэдэж авсан эдгээр бүхий л зүйлс намайг их баяр хүртэл болгодог юм шүү. Тийм ээ. Эрдэмтэд одоо л биднийг аз жаргалтай болгож уур бухимдлыг үгүй болгох шилдэг 5 зүйлийг хэлж байна. Сайн уу? Би эрдэмтэн биш ээ гэж би өмнө танарт хэлж байсан. Аз жаргалтай зүрх бол сайн юм. Юу гэхээр баяр хөөргийг бий болгох ямар нэгэн зүйл хийснээс л баяр хөөртэй болдог. Амен. Би дараагийн хэдэн өдөр гэртээ харангуйтаа хийх ажлынхаа төлөвлөгөө гаргасан. Юу хийх гэж байгааг минь та нар мэдмээр нь үү? Хаана оруулахаа би хараадах юм. За. Өнөөдөр би эндээс надтай хамт кофе уух хэн нэгэнтэй хамт явна. Тэгээд би ажлынхаа хамт олонтойгоо онгоцоор гэртээ харих замдаа хөгжилдөх болно. Тийм ээ, би тэдэнтэй хөгжилдөн. Би тэдэнтэй хөгжилдөнд аль хэдийн шийдчихсэн юм. Энэ цаг бол конференцийн алдаа дутагдлыг хэрхэн сайжруулах талаар ярих цаг биш байх болно. Та ч гэсэн дараагийн удаа өөрийнхөө хамаатан садантайгаа бүр танд дургүй хүмүүстэйгээ ч хамт хөгжилдөх талаар бодож болно шүү дээ. Нөхөртөө сэтгэл хангалуун бай гэж Библиэд заадаг. Амен. Би гэрлүүгээ харих замын турш боломж гарах бүртээ энийг болно гэж шийдсэн. Тиймээс надтай хамт онгоцоор явах хүмүүс байгаад хөгжилтэд бэлэн байгаарай. Би Сент Луист хамгийн дуртай ресторанд хоол идэж суугаад тааламжтай байх болно. Энэ гаднаа сууж болдог газар. Энэ бүхнийг бодох нь өнөөдрийн номлолыг илүү сайн болгож байна шүү. Тийм шүү, үнэхээр. Буудаа цайруулж байгаа өвхрийн аманд хошивч ирэхийг та нар хүсдэггүй үсттэй. Юу гэхээр та ажил хийж байгаа л өөрийгөө баяр хүртэй байлгах зүйлсийн талаар бас бодох хэрэгтэй шүү. Тэгэхээр надад өөрийгөө баясгах цаг гарахгүй байна. Би ажил хийж байна. Надад өөрийгөө баясгах мөнгө байхгүй байна. Хөөх, зовж тарчлагч байхаа одоо зогсоо. Юу гэхээр бидний зарим нь өөрийгөө баясгах талаар юу ч гээдгүй. Учир нь хэрэв бид өөрийгөө баясгаж баярлуулах юм бол гомдлох зүйл байхгүй болно шүү дээ. Хөөх, энэ бол сайн. Миний амар тайван бол хотоос гарах гэж би хэлнэ. Завсарлага ав. Өөрийнхөө дуртай ямар нэгэн зүйлийг хий. Тэрүүгээр зогсохгүй би маргаашаа төлөвлөгөө хийсэн. Та нар энийг бас сонсомоор байна уу? Би өглөөр тосна, энийг өглөө бүр хийхдээ дуртай байдаг юм. Би эзэнтэй хамт цагийг өнгөрүүлнэ. Тэгээд алхам бас залбирна. Дараа нь боож багцлах ажлаа хийх хэрэгтэй байгаа. Харин бараг дуусч байгаа. Нэг ном дээрээ засварын ажил хийх ёстой. Дараа нь дээвтэй хамт гадагшаа гарч гой мэднэ. Би 7 хоногт нэг удаа гой мэддэг. Энэ бол миний хил хязгаар. Энэ бол миний амттан иддэг үе. Ямар гайхалтай сайхан өдөр намайг хүлээж байна вэ? Юу гэж дараа 7 хоногийн дундуур гэхэд би нэг тийшээ аялах болно. Тэнд би телевизийн шоунд оролцож 45 минутын ярилцлага бас 45 минутын хичээл заах болно. Тэгэхээр эдгээр хийх ажлуудаа цаг гаргах хооронд нь баяр баясгалантай зүйлсээ хийх юм бол би унчихгүй бас хэд их ачаалал өөртөө авахгүй байх болно. Амен. Юу ч байлаа гэсэн амьдралдаа ямар ч асуудалтай байсан өөрийгөө шагна.
Өөрийгөө баясгах зүйлийг хий. Энэ нь 5 минут ч байсан хамаагүй, бага зэргийн амралт эсвэл бүх зүйлээс 2 өдрийн турш холдох хэрэгтэй. Харин та ажил санаа зовлт бас тэгээд нойр муутай байнга түргэн хоол иддэг бол санаа зовлт байх болно. Тэгэхээр бас хүмүүст л таалагдах гэж хичээх юм бол та амьд мэнд үлдэж чадахгүй. Бид ийм уур бухимдалтай хит ачаалттай амьдарч болохгүй. Иесус танд ачаа хүнд дарамт үүссэн хүмүүсээ над руу ирэх тун би та нарт амралтыг өгье. Буулгын минь өөр дээрээ авч надаас суралц гэж хэлсэн. Тийм ээ, буулгын минь өөр дээрээ авч надаас суралц гэж хэлсэн юм. Альвэ бурхан талархал өргөе. Амен. Баярлалаа эзэн минь.